За ингээд төслийн Монгол талаас нийслэлийн засаг даргын ногоон Жайкагээс хэрэгжүүлсэн техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын бууруулах хяналтын чадварыг бэхжүүлэх төсөл гэдэг маань одоо 2 дахь үе шат нь 2013 оны 12 сараас энэ оны 2017 оны 5 сар хүртэл ингээд үргэлжлээд 5 сар дуусах гэж байгаа. За энэ төсөл маань дуусах гэж байгаатай холбогдуулаад Жайка байгууллагаас төслийн одоо үйл ажиллагаа хэр үр дүнтэй амжилттай явсан юм бэ гэсэн энэ биелэлтийн байдлыг одоо шалгуурахаар эцсийн үнэлгээ одоо хийгдээд бид нэр төслийнхаа үр дүнг тодорхойлоод Монгол талын хамтрагч байгууллагуудтайгаа энэ одоо ажлаа баталгаажуулж сая гарын үсэг зөвлөл. Яа тэгээ солилцож тайлбарлаж өгөр. Среди кухончтой моёми хатте. Тэ барьж байгаа зураг. Мэдээ сэрэ модтэй За. Жайка байгууллагатай бол маш олон одоо чиглэлээр хамтарч ажиллаад удаж байна. Ялангуяа Жайка байгууллагын хийж хэрэгжүүлсэн ажил бол Монголын ард түмэнд бас хэрэгтэй юм одоо ажлууд руу чиглэсэн байдаг. Та бүхэн мэдж байгаа. Олон жилийн өмнөөс манай хүүхдийн одоо боловсролыг дэмжих чиглэлээр за мөн одоо манай Монгол улс хөдөө орон нутагт болсон одоо зууд турхныг давах Монголын одоо ард түмэнд Японы ард түмний одоо сэтгэлийн дэмийг хүргэх ийм одоо ажлууд бол амжилттай явж ирсэн. За сүүлийн жилүүдэд бол манай нийслэл Улаанбаатар хоттой бол ялангуяа энэ ногоон хөгжил агаарын бохирдлын чиглэлээр бол олон ажлыг амжилттай хэрэгжүүллээ. За өнөөдрийн арга хэмжээ бол энэ агаарын чанарыг одоо судлах энэ ажилд бол маш одоо амжилттай 2 одоо шат явж хэрэгжлээ. Бид нар хуучин утааг бол хараад хамраараа үнэрлээд мэддэг байсан бол хэмжиж чаддаг болсон, багажтай болсон. За маш олон одоо чиглэлээр суурин одоо орчныг агарыг судалдаг болсон, явуулын үед судалдаг болсон. Машиныг хөдөлж явах үед нь яндангийнх нь утааг нь одоо судалж чаддаг болсон. Уурын зуухуудын том одоо уурын зуухуудын янданг за мөн цахилгаан станцын одоо янданг бол гарч байгаа одоо бохирдлыг бол хэмжиж чаддаг болсон энэ одоо төслийн хүрээнд. Тэгэхээр энэ одоо тоног төхөөрөмжүүд дээр ажиллах боловсон хүчнийг бол бидний чадварыг бол нэмэгдүүлж чаддаг болсон. Энэ бол бидний хамгийн том үр дүн. Ингээд цаашлаад өнөөдрийн одоо арга хэмжээ бол 2 дахь шатны одоо төсөл одоо төслийн хэсэг нь амжилттай бол дуусныг бол бид нар баттгаж хурлаа хийж ингээд одоо тайланд нь гарын үсэг зурлаа. Ер нь бол Улаанбаатар хотын зүгээс бол Жайка олон улсын одоо байгууллагатай бол бас олон төрлөөр хамтарч ажиллах юм одоо сонирхолтой байгаа. За ялангуяа энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бол одоо хамтарч ажиллах саналаа бол саяны хамтарсан одоо хурал дээр бол илэрхийлсэн. Энэ дээр бол амжилттай ажиллана гэдэгт бол бид нар итгэлтэй байгаа.